Сайн байцгаана уу? 4-5 настай хүүхдийн онцлогийг мэдцгээе. 4-5 настай хүүхэд нь ихэвчлэн бусад хүүхдүүдтэй найз нөхөд болох, хамтарч тоглох хүсэл эрмэлзэл ихтэй байдаг. Гэсэн хэдий ч би өөрөө гэсэн байр суурь илүү их давмгаална. Ийм үед нь хүүхдүүдэд хамтарч тоглох, өөрийнхөөсөө гадна бусдад туслах сэтгэлгээг суулгаж өгөх нь чухал байдаг. 3 наснаас ахуулан танин мэдгүй хөгжил нь эрчимтэй явагдаж байгаа учраас альва зүйлийг учир шалтгааныг асуух, яагаад, ямар учиртай юм бэ гэдэг зүйлсийг илүү их мэдхийг хүсдэг. Асуулт бүрдэн төгшөөхгүй хариулж бас бүтээл сэтгэлгээг нь дэмжих таслаарай. За хүүхдүүд маань өдөр болгон дасгалынхаа хажуугаар энэхүү номноос ажиллана. Хамгийн ихний өдөр 1 нүрийг, харин дараагийн өдөр 2 нүрийг. Энэ мэтчлэн 1 нүур, 2 нүур гэж ээлжилж гин. Номон дээр маань ийм хэсэг байгаа. Хүүхдүүдэд цаг агаарыг ажиллах дадлыг бий болгоно. Өнөөдөр гадаа цаг агаар ямар байгаа юм бол үүнийг хараад тэмдэглэцгээе. Энэхүү зааварчилгаагаар хүүхдүүд цаг агаарыг харж бас нэрлэж сурна. Өдөрт 1 болон 2 хуудсыг хийх нь хүүхдийг хичээлээс хашрах тэр аюулаас сэргийлдэг. За бидний хамгийн ихний хичээл бол танин мэдхүй болон бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх, логик сэтгэлгээ бодлон анхаарал төвлөрөлтийг дэмжих, гарын жижиг булчин ажилуулах болон эерэг дадал суулгах дасгалууд байгаа. Хамгийн ихний танин мэдхүйн дасгал маань энэ дасгалыг ажиллахын өмнө хүүхдийн насанд нь тохируулан 4-5 минутын анаашны тухай мэдлэгийг олох хэрэгтэй. Ингэхдээ YouTube бусад цугийг ашиглаад эцэг их ярилцаж үзвэл хамгийн тохиромжтой. Хүүхэд анааш хаана амьдардаг, юугаар хоололдог, үр төлөгийг нь юу гэдэг, ямар өнгө үзэмжтэй байдаг, ямар ач холбогдолтой амьтан бэ гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Үүний дараагаар энэ анаашны юун дутуу байна, хамтдаа хайцгаая гэж юу дутуу байгааг нь өөрөөр нь олуулна. Хэрвээ толбыг анхаарч чадаагүй бол энэ толб дутуу байна гэдгийг таньж мэдээгүй бол буцаагаад бичлэгээ хамтдаа үзээд мэдээллийгээ сэргээж авах хэрэгтэй. Үүний дараагаар усан будгаар толбыг хүүхдүүд маань будна. Ингэхдээ эхний удаа усан будаг ашиглаж байгаа бол илүү гаргах, эсвэл том будах хувцас бохирдуулахад нь шүүмжлэлгүй, харин усан будгийг ашиглаж сурч байна гэж харан дэмжих хэрэгтэй. Хоёрдугаар дасгал бол логик сэтгэлгээ болон анхаарал төвлөрүүлэлт. Учир нь замыг хайж байх явцдаа хүүхдүүд маань замаа анхааралтай ажиглаад хаа хүрэхийг нь хайхад өөрсдийнх нь хэмжээнд анхаарлыг маш их шаарддаг. За зааврыг инхүү өгнө. Хайр гаргийн найзууд маань энэ замаар явсаар аль найз дээр очих вэ? Энийг хамтдаа олж тусалцгаая. Хэрвээ хүүхэд өөрөө олж чадахгүй бол хамгийн ихний нэгийг нь жишээ болгоод эцэг эхчүүд хамтдаа олоод олсон замаа будна. Тэгвэл хүүхдүүд маань төөрөлтгүйгээр олсон замнаасаа бусад замаар яаж явахыгаа олж чадна. Харин 3 дугаар дасгал нь энэ найзууд завтайгаа далай дотор явж байна. Гэхдээ тэд маш удаа явж байна. Очих газраа хурдхан очих хэрэгтэй байгаа учраас хүүхдүүдэд хэдүүлээ завинд нь сэлүүр хийж өгч тусалцгаая гэд туслах гэдэг үгийг илүү их ашиглаж байгааг анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл хэн нэгэн туслахнаар би туслах хэрэгтэй юм байна, тэдэнд хүмүүс бие биендээ тусалдаг юм байна гэдэг эерэг дадлалд суралцна. Эхний 1 удаагийн 4 удаагийн заримны иш явуулсан байгаа. Энэ ишнүүдийг өөрийнхөө хүсснээр будаж, чимэглэж, эсвэл бас хэв загвар оруулж болно. Ийхүү чимгэлсэн заримны ишийг цаасны цавгаар наана. 4 өөрөө байж болно. Ингээд наасныхан дараа урамшууллыг нэлэхдээ хүүхдүүд маань одоо маш хурдан явж байна шүү. Ингэж найзуудаа тусалсан чамд баярлаа гэж хэлнэ. За 2 дахь өдөр маань сэтгэхүйн дасгал болон гарын жижиг булчин бас дэмжсэн дасгалууд багтаж байгаа. Сэтгэхүйн дасгалт маань хүүхдүүд зургийг анхааралтай ажиглаад энд ямар дүрс дутуу байгааг олцгоё гэсэн зааварчилгааг өгнө. Хүүхдүүд энийг маш сайн ажиглаж хараад олсон хэсгээ өөрсдөө хайчлана. Энэ нь хайчиг барьж сурах буюу бас гарын жижиг булчин дэмжих зорилготой. Хайж болох явцдаа сэтгэхүйн дасгал харин хайчлахдаа гарын булчингаа хөгжүүлээд наахтаа нямба байдалд суралцахад учир нэгаа. Харин дараагийн дасгал бол анхаарал төвлөрөлтийг дэмжинэ. Бяцхан амьтдад бэлэг иржээ. Гэхдээ найзууд маань бүгдээрээ өөрсдийнхөө бэлгийг олж чадахгүй байна. Хэдүүлээ тэдэнд туслаад ээж, аав, дүүнэртэйгээ хамтраад бэлэг нь хаана байгааг замаар нь яваад олж өгцгөөе. Үүний дараагаар зам тус бүрийг нь дуртай өнгөөрөө ялхан будаарай. Ингэхэд будгийн харандаа хүүхдүүд ашиглаж сурах буюу гарын булчин мөн дэмжих үүрэгтэй.
Харин бид дөрөвт өдөр зүг чигийг олж сурах, бүтээл сэтгэлгээг нэмэгдүүлэх, баруун зүүн тархины хөгжлийг хангах дасгалуудыг хамтдаа ажиллана. Эхний дасгал бол зүг чигийг олж сурах. Энэ бол баруун тишээ харсан сум. Энэ сумыг улаан өнгөөр хүрээсэн байна. Ийхүү тайлбарлаж өгсөний дараа дандаа баруун тишээ харсан сумыг олоод хамтдаа улаан өнгөөр хүрээлье. Дараа нь дээшээ болон урагшаага зүг, харин доошоо болон хойшоогоо зүүн болон зүүн гэсэн өнгнүүдийг олоод өөр өөрсдийнх нь өнгөөр нэг нэгээр нь ажиллана. Эхлээд дандаа баруун, дараа нь ингээд нэг нэгээр нь ажиллацгаана. Харин дараагийн дасгал бол энэ ангаахаанууд үүрнээсээ бас ээжээсээ төрчихсөн байна. Энийг үүрэндээ очиход нь тусалцгаая гэдэг зааварчилгааг өгсөний дараа энэ хэсгийг хайчлуулна. Ингэх үед хүүхдийн гарын жижиг булчингийн үйл ажиллагаа дэмжигдэнэ. Хамгийн сүүлд нь наагаад цаасны цавгаар наасныхан дараа ийм хөрхэн ангаахаануудад тусалсанд баярлалаа гэдэг дэмжлэг хэлнэ. Харин хамгийн сүүлийн дасгал бол баруун зүүн тархины хөгжлийг дэмжих. Ингэхдээ энэ хэсэгтэр гараа дэлгэнэ. Тэгш өнцгтэр. Харин дугуй дээр гараа хатгсан байдлаар сөөлжлөн хийнэ. Энийг нэг өдөр өнжөөд нэг өдөр хийнэ. Харин 5 дахь өдөр бид анхаарал төвлөрөлт, ажиглалт, бас логик сэтгэлгээг дэмжсэн дасгалуудыг ажиллана. Нэгдүгээр дасгал бол энэ найз гадаа гарах гэж байсан чинь өрөөсөн гутлаа олдоггүй. Өрөөсөн гутлыг нь олоход туслах уу? Хэрвээ тийм бол анхааралтай гэгчин зүүн гутлыг нь ажиглаж байгаад баруун гутлыг нь хамтдаа олцгоё. Энэ үед хүүхэд баруун зүүн гэдэг ойлголтыг дахин баттгана. Өмнөх хичээлдэр үзснэгээ. Хүүхдүүд эхний удаа олж чадахгүй бол миний хүү өнгийг нь, хээгийг нь бас анхааралтай ажиглаад хаана нь үдээс байгаа, ямар хэлбэртэй үдээстэй вэ гэх мэтэр нэг нэгээр нь төхүүлж өгч болно. Ийхүү олоод хэрвээ амжилттай олж чадсан бол баярлалаа миний хүү. Энэ хүүхдэд тусалж чадлаа хэмээн тусалсанд нь баярлаж урамшуулна. Дараагийн дасгал бол ажиглах чадвар. Хөөх, энэ эрдэнэсийн хайрцаг дотор ямар гоё эрдэнэсүүд байгаа юм бэ? Өнгүүдийг нь нэрлүүлээд бас хэлбэрийг нь нэрлүүлж болно. Дугуй, ромб, хагас зүүн, тэгш өнцөгт гих мэтэр хүүхдүүдтэй өнг, дүрс ажиглах чадварыг нь хамтдаа ярилцсны дараа энэ гоё эрдэнэсүүдээр зүйлт хийцгээе гэд энэ эрдэнэсүүдийг ашиглавал ийм олон зүйлтний аль нь бүтэх юм бол доо миний хүү ээждээ, аавдаа, гэр бүлийнхэндээ олж өгч туслаач хэмээн чиглүүлэг өгөөд хамтдаа олцгоно. Ингэснээр анхаарал төвлөрөлт болон ажиглалтыг дэмжиж байгаа. Харин 6 дахь өдөр бид ажиглах чадварыг багахан зэрэг хөндрүүлж дасгал хийнэ. Үлэг гөрвлүүдийн сүүдэр нь хаана байгаа юм болоо хамтдаа олцгоё гэж зааварчилгаа өгсөний дараа сүүдрийг олоод дээрх шар хэсэгт сүүдрийн номерыг бичнэ. Хэрвээ хүүхэд олж чадахгүй бол туслахын тулд хээг нь анзаарахыг зөвлөнө. Бас хаана ямар дүрсүүд нь өөр байгааг нэг нэгээр нь төхүүлж өгч болно. Дараагийн дасгал бол баруун зүүн тархины хөгжлийг дэмжих дасгал. Ингэхдээ хуруугаар ажиллана. Ширээн дээрээ тавиад хуруугаар байрлуулад заасан зүгийн дагуу баруун зүүн гараа зэрэг хөдөлгөнө. Энийг өмнөх дасгалтай ээлжилж хийнэ. Өдөр болгон нэг өөр дасгал. За, манай хүүхдүүдийн 7 дахь өдрийн хичээл эхлэж байна. За, энэ өдөр манай хүүхдүүдтэй хамт арслангийн тухай мэдээллийг YouTube сайтаас хамтдаа үзээрэй. Үзэхдээ арслангийн эрийг нь юу гэдэг, эмийг нь юу гэдэг, яаж дууддаг тухай, арслан архирдаг, арслангийн архирах чимээг хамтдаа гаргаад авиа дуудлагыг нь дэмжих, сонсголын аягийн хөгжих дасгалуудыг хийж болно. За гэхдээ арслангийн мэдээллийг мэдхдээ 4-5 минутаас сэтгүүлгүйгээр өгдөө мэдээлэл болохоор. За ингээд гол манайхаас өгдөж байгаа даалгавар юу вэ гэхээр арслангийн ийм зураг байгаа. Арслангийн энэ зураг дотор юу дутуу байна? Өөдөөдөө цогтрыг нь удаагүй байна. Тэгвэл хамтдаа бүтээцгээе. Тэгэхээр хүүхдүүдээ сонголт өгнө. 4-5 настай хүүхд бол 2 сонголт, 2 зүйлээс сонголт хийх боломжтой байгаа. Усан бодлогоо бодох эсвэл хүүхдүүдийн маань хайрцаг дотор чимэглэл болоод орж ирсэн. Ийм хэсэг
цаасны өөцөд байгаа. Би бол энэ цаасны өөцөөр арслангийнхаа докторыг бүтэн болгож бүтээх гэж байна. За багш нь яаж бүтээх гэж байгаа вэ гэхээр энэ цаасныхаа өөцийг хаачлаа. Ер нь хүүхэд 4-5 насны хүүхдүүд маань хаачтай зөв ажиллаж сурах. За нэг жижиг зүйлсээр нөгөө шин зүйлсийг бүтээж болох бүтээл сэтгэлгээнд хөгжих. За эдгээр энэ жижиг хэсгүүдээ эвлүүлж буцааж наах. Энэ ур чадварууд нь хөгжиж явах шаардлагатай. За тэгээд цавуугаараа арслангийнхаа энэ цагаан удаагүй хэсгийг нь цавуугаараа түрхлээ. Цавуугаа түрхэхдээ яг энэ цагаан хэсэг дээр нь идүү гарахгүй, дутуу үлдээхгүй бүтэн бодох хэрэгтэй шүү хүүхдүүдээ. Багш нь бодож байна. Идүү гарахгүй, дутуу үлдээхгүй цавуугаа жигтгэн түрхэж байна. Цавуугаа түрхэхдээ чанга их дарах юм бол цавуу нь бас салчдаг шүү. Тэгэхээр миний хүүхдүүд хэд чанга дарж болохгүй. За ингээд цавуугаа түрхсэн дээрээ багш нь яг ч арслангийн зовдгийг хийх гэж байна. Нөгөө тасалж хайчилсан цаасаа наалаа. Манай хүүхдүүд усан бодог ашиглах гэж байгаа лөө. Багштайгаа адилхан цаасны жижиг хэсгүүдийг хэрэглэх гэж байгаа болов уу? Сонголтоо хийгээрэй. Та нар хичээлээ үтсэн бол эр арслан ийм зогтортой байна уу? Ийм арслан ийм зогтортой байна уу? Ийм арслан эрслэн гэж дуудаж байна уу? Арслан гэж дуудаж байна уу? За ингээд багш нь ерөнхийдөө арслангийн зогторыг маш богино хугацаанд хичээлээ миний хүүхдүүд яаж хийх шаардлагагүй тайван хичээгээд илүү гоё хүчрхэг арслан бүтээгээрэй. Дуртай өнгөө сонгоод усан бодгаач бодож болно. Багшгээ цаасны жижиг хэсгүүдийг хэрэглээд арслангийн зогторыг бүтэн болгож бүтээж болно. За 7 дахь өдрийн 2 дахь хичээл юу вэ гэхлээр кодоор будах дасгал байгаа. Энд 1-ийн тоо, 2-ийн тоо, 3-ийн тоо, 4-ийн тоо, 5-ийн тоо, 6-ийн тоо. Энэ тоонуудыг хамгийн эхлээд нь 1-ийн тоог улбар шар өнгөөр ялгаж будна. Бүх 1-ийн тоог хайгаарай. Сайн хайх хэрэгтэй. Манай хүүхдүүдийн нүд багшаахаасаа илүү ажигч байж чадах байх та. Хаачихсан уу? 1-ийн тоо энд байна. 1-ийн тоог улбар шар өнгөөр буднаа. За улбар шар өнгөөр 1-ийн тоогоо будсны дараа 2-ийн тоогоо багш нь жишээ ажиллаа явуулчих. 2-ийн тоогоо ногоон өнгөөр будах нэ. Бүх 2-ийн тоогоо ногоон өнгөөр будсан шүү. Тэгээ бүх 2-ийн тоогоо ногоон өнгөөр будсны дараагаар ямар ч 2-ийн тоо үдээгүй гэж үзэх юм бол 3-ийн тоог хайж олно. За ингээд 3-ийн тоог шар өнгөөр будах юм байна. 3-ийн тоог багш нь хайж байна. За ингээд бүх 3-ийн тоог хайгаад шар өнгөөр будаж дуусаад нэг ч 3-ийн тоо үдээлгүй будаж чадсан гэж үзснийхаа дараа 4-ийн тоо руу шилжинэ. 4-ийн тоо цэнхэр өнгөөр будах юм байна. За ингээд мөн адил 4-ийн тоог бүх 4-ийн тоог хайж олж будаад цэнхэр өнгөөр будаад нэг ч 4-ийн тоо үлдээгээгүй бүгдийг нь будаж чадсан гэж үзэх бол 5-ийн тоо руу орох нь. 5-ийн тоо улаан өнгөөр будна. Зураагийн тоо цагаан өнгөтэй учраас будах шаардлагагүй юм байна. Ингээд хүүхдүүдээ
бүгдийг нь миний хүүхдүүд 1-ийн тоо, 2-ийн тоо, 3-ийн тоо, 4-ийн тоо, 5-ийн тоогоо бүгдийг нь тохирох өнгөөр нь буцсны дараа эндээс чи ямар нэгэн шин зүйлийг олж харна. Юу олж харах болоо? Хичээгээд дуустал нь будаарай. Будахдаа нэг зүйлийг анхааран шүү хүүхдүүдээ. Энэ тойргоосоо будгаа илүү гаргахгүй. Энэ тойрогтой будад дутуу үлдээхгүй. Үүсэд сайн будах ёстойг анхаарах хэрэгтэй шүү. За ингээд миний хүүхдүүдийн 7 дахь өдрийн хичээл дуусаж байна. Сайн уу миний хүүхдүүдээ? Бидний 8 дахь өдрийн хичээл эхлэж байна. 8 дахь өдрийн хичээлд ямар зүйлсүүд багтсан болоо? Хамгийн эхлээд бид нар дүрсний хичээл байгаа. Энд хитэн өнцгтэй ямар дүрсүүд байна гэж 3 өнцгтэй дүрс байна. 1 2 3 4 өнцгтэй дүрс байна. 1 2 3 4 5 6 өнцгтэй дүрсч байна. Харин өнөөдөр бид ямар дасгал хийх гэж байгаа гэж оцон шувуу найзыг бусад оцон шувуу найзууд руу хүргэж өгөх замыг зааж өгч туслана. Тэгэхийн тулд түүний явах зам зөвхөн 3 өнцгтэй гурвалжин дүрсэл байгаа. Тэр дүрсийг нь тодруулаад дуртай өнгөөрөө бутаж туслаарай. Багш нь энэ удаа ямар өнгийг сонгож буддаг юм бэлээ? За яг нь багш нь булбар шар өнгийг сонгож будлаа шүү. Будахдаа гурвалжин дүрсээсээ илүү гаргахгүй, дутуу үлдээхгүй, гүйцэд сайн будахыг хичээгээрэй. За ингээд миний хүүхдүүд гурвалжин дүрсээр 3 дүрстэй мөсөн дээр л оцон шувуу минь гიშгээд найзууд руугаа хүрнэ гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Дасгалаа ойлгосноо миний хүүхдүүдээ? Ингээд миний хүүхдүүд өөрсдөө олоорой. Олсон бол багштаа зааж өгч туслаарай. Улаан цэг дээр ирж найзуудтайгаа уулзах боломжтой. Зөвхөн гурвалжин дүрстэй мөсөн дээр л оцон шувуу маань гიშгээд явна гэдгийг анхаараарай. Одоо багш нь харин 8 дахь өдрийн 2 дахь дасгалаа тайлбарлаж өгье. Тэр нь юу гэж маш сонирхолтой дасгал байгаа. Мөрөөдлийн бөмбөлгөө үлээцгээе. Хөөсөн бөмбөлөг үлээж үтснэ хүүхдүүдээ. Гээд үлээхээр том хөөснүүд гардаг шүү дээ. Яг түүнтэй адилхан энэ амьтад мөрөөдлийн бөмбөлгөө үлээж байна. За байц багш нь цааны орон мөрөөдлийн бөмбөлгөө үлээлээ. Миний хүүхдүүд харин бусад амьтдын оронд мөрөөдлийн бөмбөлөг үлээгээрэй. Харин мөрөөдлийн бөмбөлгөө үлээхийн тулд гарын дор байгаа ямар нэгэн ундааны таг ч юм уу, цавууныхаа таг юм уу түүнийг хэрэглэж болно. Тэгээд тэрийгэ усан будаг ашиглаад усан будагтаа дарна. Тусан будаг авчир туслаарай. Багш нь одоо мөрөөдлийн бөмбөлгөө хийх гэж байна шүү. За энэ дээр нэг бөмбөлөг хийгээл өөрийнхөө хүссэн мөрөөдийг хэлнэ. Багш нь хүүхдүүдийнх минь цэцэрлэг сургууль хурдан ороосай гэд эхнийхээ мөрөөдлийн бөмбөлгийг хийж байна. Багш нь штэ нэг шин маш гоё улаан хавцтай Урайхаа гэдэг хүний номын цувралыг авах гэдэг байхгүй юу? Тэр номын цувралыг хурдан авах юмсан гэж дараагийн мөрөөдлийн бөмбөлгөө үлээлээ. Дараагийн багшийнх нь мөрөөдлийн бөмбөлөг юу гэж? Одоо багш нь амархаараа Арангаа аймаг руу очиж амрах гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь хөл хорой болцсон. Арангаа аймаг руу очиж хөдөө хурдан олон хоногоор амрах юмсан гэж бас хүсэж байгаа. Ингээд багш нь өөрийнхөө мөрөөдлийн бөмбөлгөө үлээж гисэн. Миний хүүхдүүд бусад амьтдын оронд өөрийгөө орлуулад өөрийнхөө хүсэл мөрөөдлийн бөмбөлгийг өнгөөр үлээгээд тэрийгэ хүсэх юм бол илүү гоё тодруулаад
бодож болно шүү. Өөрийнхөө хүсэл мөрөөдийг бусдтай хуваалцаад илүү өндрөөс өндөрт хөөргөөрэй. Тэгэх юм бол хүсэл мөрөөдөл чинь биелэх болно. За ингээд миний хүүхдүүдийн энэ өдрийн 2 дахь даалгавар юу гэж? Логик сэтгэлгээний даалгавар байгаа. Логик сэтгэлгээний даалгавар гэдэг нь юу вэ гэхээр толгойн дотор зөндөө их ухааныг ургуулж өгдөг дасгал гэсэн. Эдгээр аймснуудын ижлийг нь олно. Аймсны хосыг нь олоорой. Хамгийн эхлээд алиг олт юм блээ. Цэцэгтэй аймсны ижил хос нь хаана. Аха, энд байна. Багш нь олчихсон. Ингээд манай хүүхдүүд бусад аймснуудын ижил хосыг нь олоорой. Энэ дасгалыг өөрөө амжилттай хийж дуусчаад өөртөө баяр хүргээрэй. Үнэхээр зөндөө их ухаантай болгож чаддаг дасгал байгаа шүү. 9 дэх өдрийн хичээл эхэллээ хүүхдүүдээ. Өнөөдөр бид нар ямар хичээл үзэх юм бол доо? Тийм ээ. Дараагийн тухай үзэх нэ. Тэгэхээр манай эцэг эхчүүд маань хүүхдүүдтэй интернетээс царааны тухай мэдээлэл ялангуяа видео хичээлийг олж үзүүлж туслаарай. Тэгээд зарааны үртүүдийг юу гэдэг? Зарааны энэ өргөс нь түүнд ямар ач холбогдолтой болох тухай тайлбарлаж ойлгож өгөөрэй. Түүнийхээ дараа энэ манай хэрэглэгдэхүүн дээр ажиллаж хамтдаа мэдлэгийг нь баттгахад туслаарай. Яаж туслах вэ гэхлээр хүүхдүүдээ энэ зараанд маань юун дутуу байна? Юун дутуу байна гинэ? Тийм ээ. Зарааны өргөс нь алга байна. Зарааны өргөсийг хийж туслахгүй бол энэ зараа аюулд орох үедээ өөрийгөө хамгаалах зүйлгүй боллоо шүү дээ. Тэгэхээр зарааны өргөсийг яаж хийх вэ гэхлээр бидэнд баримл хэрэгтэй. Бас манай хүүхдүүдийн хэрэглэгдэхүүн дотор очижсэн шүдний чигчлүүр бас шүдэнцч байсан болно дөө. За тэгэхээр баримлын шавраа гартаа дахин сайн зөөлөөд баримлын шавраа сайн зөөлөх юм бол гарын сарвууны жижиг булчин хөгжиж өгнө. Дараа нь сургуульд орохдоо үзгээ зөв бариад үгээ гоё тод бичдэг болсон шүү дээ. За ингээд баримлын шавар маань зөөдөрч учраас зараан дээрээ сайн дараад нааж өглөө. Баримлын шавраа наачглаа. Одоо харин багш нь энэ шүдний чигчлэр модоогоос нэгэ яг тэнцүү голоор нь хуваагаад баримлын шавар дээрээ шигтгэж өглөө. Нэг бүтэн зарааны өргөсийг хийхэд манай хүүхдүүдийн анхаарлын төвлөрөлт ямар сайн дэмжиж өгдгийг эцэг эхчүүд маань анхаараарай. Бүтээл сэтгэлгээ хөгжин, анхаарлын төвлөрөлт дэмжигдэнэ. Гарын сарвууны жижиг булчин хөгжин, эцэг эхтэйгээ хамтдаа зарааны тухай мэдээллийг эрэлхийлж үзээд танин мэдхэн хөгжлөнд бас дэмжиж байгаа нэгэн хэрэглэгдэхүүнээр ийм олон талын хөгжлөнд дэмжигдэж ирж байгаа ач холбогдлыг ойлгож байгаа хаа. Нара багш нь ийм олон өргөс хийгээд өгсөн бүгдийг л хийгээд өгчүүлийн зараа ямар их баярлах болоо. Миний хүүхдүүд заавал хүсэж хийгээрэй заяа хүүхдүүдээ. За ингээд 9 дэх өдрийн дараагийн даалгавар юу байгаа гэж? Энэ бол сайн анхааралтай ажиглаж байгаад хийх дасгал. Туулай, нохой, муу энэ амьтад идэх хоол руугаа очих гэсэн гинэ. Гэхдээ очих замаа мэдэхгүй байна. Очих замыг нь манай хүүхдүүд тодруулаад бутаж олж өгөөрэй. Тэгэх юм бол толгой дотор зөндөө ухаантай болж өгдөг шүү. Энэ дасгалыг хийчихэд багштай заавал зургийг явуулаарай заяа хүүхдүүдээ. 10 дахь өдрийн хичээл эхэллээ хүүхдүүдээ. Өнөөдөр бүгдээрээ ямар хичээл үзэх бол? 1 дахь хичээл бол кодоор будах дасгал байгаа. 1-ийн тоо, 2-ийн тоо. 1-ийн тоог улаан өнгөөр будна. 2-ийн тоог олоод цэнхэр өнгөөр будна. Эхлээд миний хүүхдүүд
Нэгийн тог бүгдийг нь маш сайн хайгаад сайн хайх хэрэгтэй. Бүр цагтаа шиг хайх хэрэгтэй. Тэгээд бүх нэгийн тог олоод улаан өнгөөр будад дуусгасныхаа дараа нэг ч нэгийн тог үлдээгүй байна уугүй юу гэдгийг шалгана. Шалгачаад үнэхээр үлдээгүй байх юм бол хоёрын тоо руу ороорой. Хоёрын тог олоод цэнхэр өнгөөр будна. Ингээд нэгийн тоо, хоёрын тог бүгдийг нь будад дуусгаад энэ дундаас нэгэн шин дүрс үүснэ. Тэр дүрс юу байх бол багш нь мэдхийг хүсэж байна. Тийм учраас миний хүүхдүүд будад дуусгаад ямар дүрс үүссэнийг нь багштаа харуулж туслаарай. Бас 10 дахь өдрийн 2 дахь дасгал юу гэж? Миний хүүхдүүд пазл эвлүүлдэг тоглоом тоглодог үсттэй. Тэгвэл энэ тоглоомыг миний хүүхдүүд өөрсдөө хийж тоглох юм шүү дээ. Энэ роботыг эвлүүлэхэд ямар дүрсэн таарах юм бол энэ дүрснээс аль нь таарах бол эхлээд нь сайн ботно. Сайн ажиглана. Заавал энэ дүрс таарах юм болов уу гэд төсөөлөн бодно. Төсөөлөн бодох, хийсвэр эрсдэх энэ чадвар нь сайн хөгжинэ. Аль дүрс нь таарах юм болоо шууд ажиллахаас өмнө сайн орлуулж, төсөөлж бодно. Тэгж жагаад шийдвэрээ гаргана. Аха, энэ дүрс таарах юм байна гэж бодвол хаачлаа. Тэгээд тавьсан чинь биш байвал дараад нь дахиад үдсэн 3 дүрсэн дээрээ бодно. Бодож байгаад бодоод шийдвэрээ гаргаад гаргасан тэр дүрсээ хаачлаад тааруулна. Ингээд энэ роботыг бүтэн болгож туслаарай. Манай хүүхдүүдийн сэтгэхүйг хөгжүүлэх дасгал шүү. За, 10 дахь өдрийн хамгийн сүүлийн дасгал буюу 3 дахь дасгал. Энэ юу вэ? Өмнө нь манай хүүхдүүд ажиллаж байсан. Гэхдээ энэ жоохон хүндэрсэн. 1, 2, 3, 4, 5 ургамал байна. 5 ургамалыг айл ургамал ямар үндэс рүү байх нь вэ? Ямар үндэснээс ямар ургамал ургасан байна гэдгийг өөр өнгөөр тодруулж олж өгөөрэй. Хүүхдүүдийн анхаарал төвлөрөлт, ажиглах чадвар, логик сэтгэлгээ хөгжүүлэх маш гоё дасгал байгаа. Тэгэхээр миний хүүхдүүдэд 5 өнгийн харандаа эсвэл балмаас хэрэгтэй болох нэ. Сайн хүүхдүүдээ бидний 11 дахь өдрийн хичээл эхлэж байна. Өнөөдөр хэдүүлээ ямар хичээл үзнэ гэж бодож байна. Хичээлээ эхлэхээс өмнө багш нь та нарт нэг онцлог таалах гэх үү? Миний хүүхдүүд аав ээжийнхээ тусламжтай энэ онцлогыг таах гээд оролдоорой. Багш нь онцлог эхлэе шүү. Харахад ногоо. Хааздаг нь улаан. Хайдаг нь хар. Тэр юу вэ? Дахиад хэлээдэх гэж үү? За дахиад хэллээ шүү заа юу. Харахад ногоо. Хааздаг нь улаан. Хайдаг нь хар. Тэр юу вэ? Иддэг зүйл. Дахиад жоохон төгөлж хөө. Ингээ харахад юм бөөрийнхий бөмбөг шиг. Гаднаас харахад нь овногоо харагддаг. Зүсгээр улаан нь харагддаг. Ааха, баяр үргээ. Таач шиг боллоо да та нар. Тийм ээ, та нар бас гэхдээ тарвсанд юунд дут байна? Хайдаг хар үрн алга. Хамтдаа бүгдээрээ хийцгээе. Харин үүнийг хийхэд баримлын шавар хэрэгтэй шүү. Багш нь баримлын шавараа бэлтгэчихлээ. Тэгэхээр баримлын шавраараа чимхээр хурууныхаа 2 эрхий 7-оор 2 хурууныхаа өндгөөр чимгээд авчих. Тэгээ өндгөөрөө бөөрхийлж байгаад зөөвөн болгож хавчиж өгнө. За, өндгөөрөө хийхэд хэцүү байвал гарынхаа алхан дээр бөөрхийж болно. Бөөрхийлж агаад зөөвөн болгоно. За, ингээд шивгааныхаа үрийг хийж гин. Сонирхолтой аваач. Шивгааныхаа үрийг хийлээ шүү. Маш олон үр хийгээд дуусны дараа манай хүүхдүүдийн гарын сарваны жижиг булчингуудын хөгжил дэмжигдэн, анхаарлын төвлөрөлт нь маш сайжирж өгдөг. Тэгээд тарвсны онцгой сайн чийжлээд найзуудаараа
өвөө эмээгээрээ гэр бүлийнхээ бусад гишүүнээр таалгаарай. За ингээд миний хүүхдүүд энэ тар усыг зөндөө олон өртөө болгож туслаарай. 11 дэх өдрийн дараагийн дасгалыг манай хүүхдүүд ажиллаа сурсан дөө. Энэ 4 найз байна. Энэ 4 найз хамтдаа тоглож байгаад одоо гэр бүлүүгээ харих гэж байна. Гэр бүлүүгээ харихад нь миний хүүхдүүд тусалж чадна тийм ээ. Хүүхд бүрийн очих замыг өөр өнгөөр ялгаад тодруулаад өгөөрэй. 11 дэх өдрийн 3 дахь даалгавар. Ямар гоё даалгавар гэж бодож байна. Цэцгийн баглаа. Цэцгийн баглаа. Ах дургүй ээж, ах дургүй хүн ер нь байхгүй. Эмээдээ, ээждээ, эгчдээ, эрэгтэй хүмүүс ч гэсэн давтуртай л байт юм билгээ. Энэ цэцгийн баглааг дүүрэн болгоод өөрийнхөө хайрыг шингээгээд цэцгийн баглааг зурж өгнө. Дуртай усан будгаараа зурж болно, мастраараа зурж болно. Ямар өнгийн цэцэг бүтээмээр байна. Гэхдээ энэ цэцгэндээ өөрийнхөө хайрын үгээ хэлээрэй. Тэгээд энийгээ зурж дуусгачаад өөрийнхөө хайртай хэн нэгэн хүнд бэлгэлээрэй. Өөрийнхөө хийсэн зүйлийг бэлгэлэхээр тэр хүн чинь ямар их баярлах бол та. Ингээд эрдэм сурсан ач тусаа гэр бүлийнхэндээ харуулах цаг боллоо та хүүхдүүдээ. Сайн уу миний хүүхдүүдээ? Өнөөдөр бидний хичээлийн төгсөлтийн өдөр. Хамгийн сүүлийн хичээлээ хийх нэ. Тэгэхээр хичээнгүүлээд сайн оролцох хэрэгтэй шүү. Тэгэхээр бид нэр өнөөдөр ямар хичээл үзэх юм бол доо? Энэ хин бэ? Энэ ах сахалтай болмоор байна гэд ахи. Сахалн дуртай гэж байна. Тэг биднээс тусламж хүсэж байна. Надад сахалтай гоё сахал хийж өгөөч гэд байх юм. Хэдүүлээ туслах уу? Тэхийн тулд өнгийн цаас эрэхтэй, хайж эрэхтэй, цав эрэхтэй. Бэлдээрээ хүүхдүүдээ. Тэгээд манай хүүхдүүд энэ ахыг ямар загвартай, ямар өнгөтэй сахалтай байлгамаар байна. Өөрсдөө сайн төсөөлж бодоорой. Тэгээд энэ ахыг сахалтай болгоод тэр дуртай загварын сахалтай нь болгоод баярлуулаарай. За тэгээд бид нар өнөөдөр төгсөж байгаа юм чинь шар шувуу сургууль судалгааны төвийн ийм гоё сургалтыг төгсөж байгаа учраас бид нар нисэх далавч нь илүү хүчтэй, эрдэм мэдлэгийн далавч нь илүү хүчтэй болж байгаа гэсэн үг. Тэгэхээр манай хүүхдүүд энэ дээр далавчийг нь зурх хэрэгтэй. Далавчийг нь зурхдаа яаж зурх вэ гэвэл гарынхаа хөөхөн алхыг усан будгаар ингээ будаж байгаад багш нь будлаа шүү. Нара бодож байгаад яг зүтэй багшийнх нь усан будаг гэхдээ сайн оргоог болохоор тод гарсангүй. Энэ хүмүүс ингээд далавчийг нь хийж өгөөрэй. Далавчаа бүтэн болгочхоод багштаа төгсөлтийнхөө зургийг явуулж өгч харуулж болох хүүхдүүдээ. Тэгээд шашуу сургалтаа төгсөөд зөндөө олон мэдлэгтэй болсон байхаа гэж багш нь итгэж байгаа шүү. Манай сургалтыг сонгож хичээлээ хийсэн хүүхдүүдэд баярлалаа. Манай хүүхдүүдийг хичээлээ хийхэд нь маш их тусалсан, оролцсон гэр бүлийнхэн хүмүүст бас баярлалаа. Чамд тусалсан аавдаа, ээждээ, гэр бүлийнхаа тэр хүнд баярлалаа гэж хэлээд тэрвэрх хэрэгтэй шүү миний хүүхдүүдээ. Баяртай хүүхдүүдээ.